Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хоггүй цэвэр Монгол аяныг энэ оны 3 дугаар улиралд багтаан бүх аймагуудад хэрэгжүүлэхээр болжээ. Тус аяны хүрээнд аймагуудад тодорхой төсвийг баталж, агаар орчны бохирдлыг бууруулах стандартын шаардлага хангасан хогийн нэгдсэн цэгтээ болгоход ашиглах юм а. Манай аймгийн тухайд дээрх аяны хүрээнд бараад хогийн цэгт Ландвилийн аргаар хогоо дарж булах хүнхэл байгуулах тендерийг зарласан байна. Тендерийн шалгуулалт болж гүйцэтгэгч компани шалрах хугацаанд аймгийн нийт аж ахуйн үйлчлэгээний газрын 200 гаруй албан хаагчид бараад хогийн цэгийн орчмыг өнөөдрөөс эхлэн цэвэрлэж байна. Тэд хоёр хэсэгт хуваагдсан хогоо богинуулах юм. За энэ жил ялангуяа нийтийн цэвэрлэгээ бол урд өмнөх жилүүдээс хэд дахин илүү хийгдэж байгаа. Коронавирустай холбоотойгоор цагаан сарын өмнө хоггүй цэвэр орчин халдваргүйжүүлэх гэсэн аяны хүрээнд хийгдсэн. За түүнээс хойш хэд удаа цэвэрлэгээ хийгдэж байгаа. За энэ удаагийн цэвэрлэгээ болохоор бид нар бас хогийн цэг дээр хог хаягдлыг төрж булах, хүнхэл байгуулах, Ландвилийн аргаар хүнхэл байгуулах ажил хийгдэж байгаа. Энэ нь бол 42.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил. За энэ ажлын хүрээнд бид нар орчныхоо хогийг түүж цэвэрлээд, за одоо миний хараад харагдаж байгаа энэ хогнуудыг бүгднийг төрж бөөгнүүлээд тэр их хогны наадлын хонхор жалга руу цуглуулах ёстой. За ингээд цуглуулсны дараагаар шинээр хүнхэл ухаж байгаа газраас гарсан шороогоор тэр хогийг булах ийм зорилготой. Ерөнхийдөө Ландвил байгуулах ажлын бэлтгэл ажлын хүрээнд өнөөдрийн цэвэрлэгээ явагдаж байгаа. Бас орчны цэвэрлэгээ хийх ажилтай хамт явагдаж байгаа маа. Ингэснээр тендерч шалгарсан компани бараад хогийн цэгт энэ жил 0.3 газрыг 5 метрийн гүнтэй ухаж хүнхэл үүсгэн тэндээ хогоо болж эрэг үүссэн хогтой хэсгийг болохын зэрэгцээ далан үүсгэх ажлыг гүйцэтгэнэ.